Эрхэм үзэгчдийн амгалан гадагъя. 9 дугаар сар бол хувь хүмүүсийн амь насны даатгалыг сурталчлах сар болж байна. За урилга хүлээн авч оролцож байгаа Сүмьяс өрн оюун жиргэн нартай маш их баярлалаа. За дээр өгүүлсэн 9 сар болвоос одоо амь насны даатгалын ач тусыг сурталчлан таниулах ийм сар болж байгаа. Тийм учраас үүнтэй холбоотой бас зарим нэгэн одоо нийтлэг сэдвээр өнөөдөр ярилцгаая. За ярилцлага эхлэхээс өмнө цаг үеийн чанартай мэдээ сонин хачин юу байна? Эдийн засгийн хүрээнд юу болж өрнөж байна? Энэ талаар шинэлэг мэдээлэл байна уу? За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд шинэ мэдээлэл гэвэл одоо тийм ээ сар бүрийн гардаг эдийн засгийн нөгөө төлөв байдлын талаар товчхон дурдаад хэлэхэд одоо миний үндсэн мэргэжил бол ажил тийм ээ эдийн засгийн математик загварчлагт Монгол Улсын их сургуулийн бол 2008 онд бол дүүргэсэн. Тэгээ энэ дээр уялдуулаад та бүхэндээ жоохон мэдээлэл өгөхөд за 8 сард болохоор тийм ээ хэрэглээний үнийн индекс буюу одоо бидний одоо хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүний үн ханш тийм ээ 7 сарыг бодвол одоо 0.2%-аар бол өссөн мэдээлэлтэй байна. За тэгээд тэр нь юу юм гэхээр ерөнхийдөө тийм ээ одоо бараа бүтээгдэхүүний үн ханш жоох өсөж гин гэсэн үг. За тэгээд энийг одоо харьцуулаад хэлэхэд сүүлийн тийм ээ 12 сард бол Америк даяараа эдийн засгийн хувьд тийм ээ бараа бүтээгдэхүүний үн ханш 2.5%-аар өссөн байна тийм ээ тэгж хэлж байна. За тэгээд энэ дотроо тийм ээ мэдээж бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дундаасаа хамгийн их одоо нөлөө бүхий одоо өссөн бол байдлаар харахад орон сууцны тийм ээ индекс буюу орон сууцтай холбоотой үн ханш өссөн 0.5% өссөн гэсэн мэдээлэл гарсан байна. Хүнсний бараа бүтээгдэхүүн бол 0.1%-аар өссөн байна тийм ээ. Тэгээд эрчим хүчний бол үнийн индексээр уурсан байна гэсэн батасараас. За тэгэхээр эндээс ингээ харахад ерөөдөө жил болгон сар болгон тийм ээ ямар бүтээгдэхүүний тийм ээ үн ханш өсөд байна вэ? За тэгээд ямар бүтээгдэхүүн хямдраад байна вэ гэдэг одоо тэр мэдээлэл болохоор одоогийн байдлаар хүмүүстэй бол хуваалцахад бол шинэлэг юм хэрэгтэй болов гэж бодож байна. За цаг үеийн мэдээлэл өгсөн Сүмьяс өрөндөө маш их баярлалаа. За дараагийн сэдэв бол амь насны даатгалтай холбоотой. За энэ сар бол амь насны даатгалын одоо ач тусыг иргэдэд сурталчлан таниулах ийм сар болж байгаа. За үүнтэй холбоотой оюун жиргал бидэнд бас амь насны даатгалын тухай бас зарим нэгэн чухал мэдээллийг хуваалцнаа. За баярлалаа төгөлдрахаа. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бидний бэлтгэдэг тийм ээ боловсрол олгох таны санхүүгийн мэдлэгт боловсрол олгох одоо цуврал семинарыг цаг алдалгүй үздэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд бидний хүрээнд мэдээлэл өгөөд тийм ээ одоо боловсрол олгоо зогсохгүйгээр яг цаг тухайн одоо мэдээллийг болон яг тухайн саруудад ямар зорилттой сарууд байна яг түүнтэйгээ уялдуулж бас мэдээллийг бэлтгэж байгаа. Тэгэхээр 9 сар бол ялцчихгүй амьсны даатгалын холбоотой одоо мэдээллийг таниулах бид нэр одоо олон нийтэд мэдээлэл өгөх сар байдаг. За тэгэхээр яг юуг бид нэр бэлтгэдэг юм бэлээ гэдээ бас ярилцсны хүрээнд байнгын ирдэг асуултуудыг бас бэлтлээ. За мөн өмнөх сэдвүүдийн хүрээнд бид гурвын зүгээс яг юу байж болох вэ? Суурь education тийм ээ. Яг нэлээд концептийн талаар ярьсан байгаа. Тэгээд олон төрлийн даатгалын сэдвүүдээс танд яг хэрэгцээтэй найл нь байж болох уу гэдэг талаар бид гурав нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. За тэрийг тэр ярилцлагын холбоосыг одоо линкэнд ор хавсаргаад бэлтжээ тийм ээ. Та нөхөд үзэх боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн сэдвэр бол бид юуг дурдъя гэхээр ерөнхийдөө яг хүн яагаад даатгал танд яг амьсны даатгалыг яагаад авах ёстой шалтгаанууд юу байдгийм бэ гэж одоо мэдээлэл бэлтгэлээ. Яг тэгэхээр хүмүүс маш их асуудаг л да. Би залуу юм чинь одоо надад тэр хэрэггүй юм байна. Эсвэл одоо би одоо Америкт байна. Надад ерөнхийдөө нэг хэрэгцээ байна уу гэд янз бүрийн ерөөсөө асуултууд үйлчлүүлэгчнүүд клиентуудаас мань ирдэг. Тэгэхээр яг энэ болгонд ингээд тодорхой мэдээллүүдийг өгөөд явчаа гэж бодлоо. За тэгээд ерөнхийдөө за мэдээж бид нэр санхүүгийн зөвлөгөөг өгөөгүй тийм ээ танд одоо татврын зөвлөгөөг өгөөгүй яг энэ талаар нарийн мэдээллийг авахыг хүсэх юм бол мэргэжлийн байгууллагатай хандаарай гэж хэлмээр байна. За тэгээд мөн за 9 сарын хугацаанд бид нар за яг амьсны даатгалыг авах одоо тодорхой хэдэн одоо гол шалтгаанууд нь юу вэ гэхээр одоо ерөнхийдөө яг ярихад Америкт одоо хүмүүсийн нөгөө хадгаламжийн түвшин одоо маш их ингээ буурч байна
гэсэн судалгаа тооцоолол гарсан тийм үү. Тэгэнгүүт яг нэг гэр бүлээс гарч байгаа одоо нэг гэр бүлээс $500 ингээд гинтийн emergency expense-д ингээд гаргах боломжгүй байна гэсэн тооцоолол гарсан байна. Тэгэхээр энэ бол үнэхээр харамсалтай мэдээлэл тий. Тэгэхээр яах вэ гэхээр энэ болгоныг эрсдлээ сэргийлэхийн тулд та даатгалтай байх ёстой гэсэн одоо мэдээллийг л бид нэр одоо хүргээд байгаа юм тийм ээ. За тэгээд үүний хүрээнд яаж болох вэ гэхээр ямар төрлөөр ямар одоо шалтгаануудаар хүмүүс Америкт ерөнхийдөө энэ улсад даатгалыг одоо систем нь хэрэгэлдэг юм бэ гэдгийг ярьж өгье. За тэгэхээр за эхлээд яаж юм гэхээр ерөнхийдөө та амьсны даатгал нь таны одоо буйны сервис үйлчилгээ буюу танд ямар нэгэн болоод нас барсан тохиолдолд за тэр үйлчилгээг нь одоо бүтэн арайг нь одоо даах ёстой. За тэгэхээр 23 онд гарсан судалгаагаар ерөнхийдөө буйны кост нь яаж юм гэхээр дунджаас яг нэг хүн нас барлаа гэхэд арайг нь буйны кост $8,300 байгаа. За тэгээд эндээсээ нэмэгдээд явж байгаа. Тийм энэ жил болгоо нэмэгдэж байна. Тэгээд дээрэс нь Монгол хүмүүсүүдийн хувьд бид нар яадаг вэ гэхээр бүр одоо Монгол явуулдаг тийм ээ янз янзын өөр асуудлууд гарч ирж болно. Тэгэхээр энэ бүр бас байгаа мужуудаас шалтгаалаад арай илүү өндөр бас гарч болно гэсэн үг. Тэгэхээр яг энэ үед та яах вэ гэхээр одоо хайртай дотны хүмүүсүүд нь ядгийн одоо Facebook-ээр нөгөө GoFundMe буюу donation хүсдэг тийм ээ. За тэгэж одоо бүр зураг өргөтөөгөө бүх юмаа одоо ингээд тавиад donation хүсэж гин эсвэл ингээд saving руугаа орж гин ах トゥ нараасаа одоо ингээд цуглуулга тийм ээ одоо хоригдлол юу гэдгийг тэрнлүү орж ордог байна. За тэгэнгүүт дараа нь яах вэ гэхээр өв залгамжлал үлдээх буюу хөрөнгөө өвлүүлэх байгаа. За өв залгамжлал хөрөнгө өвлүүлэх гэдэг нь одоо ерөнхийдөө одоо өөрөө за залуу хүмүүс байгаад ч юм уу те нас барлаа гэж ботход хүүхдүүд маань үлдээд яаж амьдрах вэ гэдэг асуудал гарч ирнэ тийм үү. Тэгэхээр та хуримтлалын одоо та хэдийн хэмжээний амьсны даатгал хуримтлалтай байна. Төдий хэмжээний одоо мөнгө нь чек хэлбэрээр татвараас чөлөөтэйгээр таны beneficiary буюу өв залгамжлагч хүнд тавьсан хүн дээр шууд одоо шилжиж очтгоо гэсэн үг. Ямар ч хуулийн одоо шатыг даахгүйгээр тийм ээ. За мөн ерөнхийдөө Америкчуудын хүрээнд их хэмжээний өртөө байгаа тохиолдолд заавал та даатгалаа авах хэрэгтэй байдаг. За жишээ нь бизнес ран хийдэг хүмүүс ч юм уу те ямар нэгэн эсвэл 2 3 төрлийн mortgageтэй ч юм уу 2 3 маш их хэмжээний debt-тэй өртөө байгаа тохиолдолд та хэрвээ танд ямар нэг юм болох юм бол яах вэ? Тэр өр алга болохгүй штэ. Ерөөсөө тантай хамт алга болохгүй гэсэн үг. Яг танд үлдэж байгаа хэн бэ? Тийм ээ, cosine хамт хийж өгсөн хэн бэ? Тэр хүн лөө хүртэл одоо үлдэж очих одоо ерөнхийдөө үлдэж очдог гэсэн үг. Тэгэхээр энэ болгоно эрсдлээс сэргийлэхийн тулд бас өөх хэмжээний өрийг төлөхийн тулд даатгалаа хүмүүс авдаг юм байна. За мөн яах вэ гэхээр мөн хүүхдүүдийн боловсрол зориулж тийм ээ коллежийн saving хадгаламжийг үүсгэх одоо бас нэг аргуудын нэг гэж болно. Маш олон төрлийн аргыг хүмүүс одоо хүүхдтэй коллежийн saving хадгаламж хуримтлалыг үүсгэж болдог. Яг тэрний нэг төрөл нь амьсны даатгал байдаг. Тэгэхээр тэр нь ямар нэгэн одоо хатуу дүрм зохицуултгүйгээр маш уян хатан татвараас чөлөөтэй хуримтлалыг бас үүсгэж болдог тийм үү. За энэний талаараа бид нэр дэлгэрэнгүй нийлээ ярьсан байгаа тийм ээ. За тэгээд мөн орлогоо орлуулах гэж байгаа income placement тийм ээ. За тэгэхээр үүн дээр одоо юу вэ гэхээр за та ямар нэгэн байдлаар хүн дээр өвдөөд ч юм уу те өдөр тутам хийдэг үйлдэлүүдээ хийж чадахгүй болоод бүр хэвтрийн одоо хүний асаргаанд орсон тохиолдолд таны орлогыг одоо нөхөж орж ирэх зорилготой байдаг. За тэгэнгүүт үүн дээр яаж үнийг одоо бид нар мэргэжлийн хэллэгээр living benefit гэж нэрлэдэг. Chronic critical terminal illness тэр өгдөг living benefit гэж нэрлэнэ. За тэгэнгүүт энэ дээр яг нэмээд хэлэхэд монголчууд бас мань ирдэг нэг асуултууд зарим хүмүүс юу гэдэг вэ гэхээр за одоо ерөнхийн нэг жижиг хэмжээний surgery тийм олгоо ахуулах ч юм уу те за одоо та тракны жолооч байлаа хөлөө гэмтээгээд ингээд таягтай болчлоо. Тэнгүүд за одоо би даатгалаас мөнгө авмаар байна яаж болд юм бэ гэд одоо бас тийм төрлөөр бол ажиллахгүй тийм төрөл дээр танд одоо мөнгө реплейс хийх боломжгүй яг таныг хүнд өвдсөн chronic critical terminal гэдэг одоо эмнэлгийн эмчийг онш гарсан тохиолдолд өгнө гэсэн үг. Бусдаар бол та яг тиймэрхүү хэмжээний даатгалыг бол ажилласаа ч юм уу одоо disability хөнгөн хэмжээний хөдөлмөрийн чадвар алдсны даатгалтаа хийлгэж болдог гэсэн үг. За тэгээд мөн дараагийн бас нэг арга нь юу вэ гэхээр татвараас чөлөөтэйгээр одоо хөрөнгө үүсгэх тийм ээ хөрөнгө оруулалт бэлэн мөнгөний одоо хуримтлалыг
үүсгэх байна тийм үү. Хөрөнгө оруулалт бэлэн мөнгөний хуримтлалыг үүсгэх. За энэ нь яаж вэ гэхээр та яг ямар төрлийн одоо дизайнаар та ямар төрлийн загварын одоо аль даатгалыг хийлгэснээрээ шалтгаалаад тухайн одоо хөрөнгийн тийм ээ таны хуримтлуулж байгаа мөнгө ямар портфолио буюу ямар одоо эдийн засгийн одоо ямар данс дээр явж ээж ямар портфолио дээр өсөж ээж хуримтлал өгж байгаасаа шалтгаална. Тэгэхээр яг үүн дээр бол яг та татвараас чөлөөтэйгээр хөрөнгө үүсгэх одоо хөрөнгө оруулалт инвестментийн одоо опшинг одоо сонгож ажилмаар одоо полисигаа одоо хийлгэмээр байна гэх юм бол та маш сайн одоо ажиллаа мэддэг мэрэгжлийн хүнтэй сайн хамтраарай гэж хэлнэ. Яг энэ нэг бол ингээд хүн болгон ийм тийм гэд хийхэд бол байх хэцүү. Тэгээд бас компани болгон дээрээс одоо гардаг тийм полисинууд бас байдаггүй маа гэсэн үг. Тусгай мэрэгжлэнгүүд ажилтгаа гэсэн үг. За мөн дараагийнх нь бизнесийн полиси буюу бизнес төлөвлөлт гэж болдог. Тэгэхээр за та бизнес owner байлаа гэд за яг энэ сэдвэр бол бид нар exit group bonus plan, exit strategy гэд яг тусгай бас нэг сэдвэр ярьсан байгаа тийм ээ. Бизнес owner хүмүүст ямар боломжийн ашиг барьж одоо яаж амьсны даатгалын бенефитийг одоо эдлэж одоо татвараас чөлөөтэй компани exit strategy үүсгэх вэ гэдэг талаар бид нэр ярьсан байгаа. За тэгэхээр бол энэ бол хамгийн боломжийн одоо хамгийн сүүлийн татвараас чөлөөтэй хуримтлалын үүсгэх тийм аргуудын нэг байдгаа гэсэн үг. За тэгээд мэдээж хамгийн сүүлд одоо дурддах сэдвүүнд байх юм бол нас барсны дараах татвар гэж байгаа. За тэгэхээр нөгөө мөнгөтэй байгаад гэдэг тийм ээ. За тэнгууд мөнгөтэй байгаад нөгөө нас барлаа гэхэд хүртэл одоо татвар төлөх хэрэгтэй болох нь шүү дээ бид нар чинь энэ улс оронд. За тэгэхээр яах вэ гэхээр тэр хэмжээний одоо нас барсны татвар төлдөг мөнгөний дүүний жил болгон өөрчлөгдөж идэг, жил болгон нэмэгдэж байна тийм үү. За тэгэхээр энэ 2024 оны байдлаар индивидуал одоо нэг индивидуал одоо нэг хүний одоо татвар одоо ногдох байдал нэхэр 13 миллион 610 одоо 13 сая 610 мянган долларын хөрөнгөтэй байгаад та эндээс илүү хөрөнгөтэй байгаад та нас барлаа гэсэн тохиолдолд таны энэ хөрөнгнөөс 40% нь одоо 40% ногдох татварыг авна гэсэн үг. Тэгэхээр за энэ одоо маш их мөнгөтэй хүмүүсүүдийн хувьд бол яг мэдээж энэ татварыг төлөхийн тулд бас мэдээж маш их хэмжээний даатгалуудыг авч идэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бас та яг энэ дундаас аль нь таны одоо яг хэрэгцээтэй байж болох вэ гэдэг бас бодорой. Тэгэхээр хамгийн гол нь монголчуудын хувьд бол бидний хувьд яг гэхээр мэдээж та гэр бүлтэй байна уу таны орлогоос шалтгаалсан ямар нэгэн хүн байна уу тийм ээ. Та хүүхэдтэй юу, их нэртэй юу, яг таны өнөөдөр орлогоо гэр бүлдээ одоо биелэх төлөх боломжгүй та байхгүй болоо гэхэд танаас шалтгаалсан одоо dependent цэмэг хүмүүс байна уу? Хэрвээ тийм тохиолдолд бол мэдээж танд даатгал хэрэгтэй байдгаа гэсэн. Тэгэхээр яг энэ сэдвүүдийг бид мэдээлэл өгөөж яг гол товч тодорхой мэдээлэл өгье гэж бид гурав одоо зарлаа тийм ээ. Монголчуудын зүгээс одоо амь насны даатгалд оролцоо хэр байдгүй. Ер нь энэ хандлага нэмэгдэж байна уу? Хэр одоо идэвхтэй байна уу? Энэ талаар бас та эрт янз бүрийн мэдээлэл байна уу? За ерөнхийдөө монголчууд маань одоо сүүлийн үед бол амьд даатгалыг бол зөндөө хийлгдэг болсон байна. Мэдээлэлтэй болсон байна. Хамгийн гол нь нөгөө мэдээлэлтэй учраас бас одоо манай гэр бүл бас амьд даатгал хэрэгтэй. Би бас ямар нэгэн бол ардаа тийм ээ үр хөвгттэй юм үлдээчиэ гэдэг хүмүүс ерөнхийдөө нэлээд бол хийлгдэг болсон байна. Одоо би энэ салбартаа 12-т 11-т жилдээ ажиллаж байна тийм ээ. Тэгээд яг эхний 7 жил бол үнэхээр монгол хүмүүстэй баг ажиллаагүй. Тэгээд сүүлийн 4 жил бол монгол гэр бүлүүд маань зөндөө даатгал хийлгэж байна. Оюука бит хоёр одоо бол баг 2000-аад тийм ээ гэр бүлд бол амь насны даатгал, коллеж фанд, тэтгэврийн даатгал гээд бүх үйлчлэгийг нь бол хийгээд өгсөн бол байгаа ах. Ойролцоогоор тоо баримт хэлэхэд тэгэхээр хүмүүс одоо мэдээлэлтэй байгаа учраас хэрэгтэй гэдгийг ойлгоцсон байна гэж хэлэхэд бол таатай л. За тэгээд би бас энэ дээр нэг зүйлийг нэмж хэлмээр санагдсан нь яг манайхан маш их сайн мэдээлэлтэй байна. Тэгээд мэдээж бас нэг зүйл хэлэхэд энэ салбарт ажилладаг олон эйжентүүд байгаа. Тэгээ бас олон эйженси болон салбарыг айгүй ингээд төлөөлж ажиллаж байгаа өөр агентуудыг ч юм уу олон компаниудыг тий. Тэгэхээр одоо яг битэрийн хэлэх гээд байгаа нь юу вэ гэхээр тэр одоо энэ сан энэ муу гэхээсээ илүү та өөрөө тийм ээ аягүй сайн мэдээлэл эхлээд аваад дараа нь ажлаа мэдсэн бас туршлагатай сайн хүнээр
яг ажилдаа жилийн дараа эргээд ирэх холбоотой ажилдаг одоо профешнл тийм мэргэжлийн хүнээр одоо үйлчлэгээ сервис бас хийхгүй бол ерөнхийдөө айгүй нэг хохирсон хүмүүс бас их айгүй их байна. Тэгээд ирэхээрээ ингээд одоо би тиймэрхүү бас утасны дуудлагуудыг авч яана л да. Ингэсэн одоо ийм юм болсон. Эргээд ингээд ямар ч одоо хэлний бэрхшээлээс болоод ингээд одоо айгүй тийм одоо буцаагаад полисигаа юма канселсэн ч юм уу те дараа нь өгдсөн байдаг ч юм уу. Айгүй тиймэрхүү мэдээллүүдийг авч байгаа болохоор яг хөө мэдээлэл аваад сайжирж байгаа. Гэхдээ энэ бол ингээд хүн болгон ингээд за ингэх ёстой тэгэх ёстой гэд яг хошуураад бас нэг сонголт биш та айгу хариуцлагатайгаар өөрөө сайн судлаад мэрэгжлийн хүнтэйгээ удаан одоо ажиллаа мэддэг хүнтэй яг сайн ажиллах хэрэгтэй гэдгийг бас хэлмээр санагдаад байдаг юм. За боломжтой. Нэг асуулт байна. Хохирсон гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо амь насны даатгалтай холбоотой гарч болох эрсдэл нь юу байдаг юм бэ? Юу анхааруулах вэ? За одоо ерөнхийдөө нь янз янзын тохиолдол гарч байна л да. Одоо яг салбар дээр гарч ирээд нэг эйжент нь те 6 сар болох үгүй нь мэддэхгүй, жил болох нь мэддэхгүй. Яг нэг шинэ эйжентээс одоо эйжент policy бичсэн. Тэгээд тэгэнгүүт тэр клиентууд нь дараа нь тэр эйжент өөрөө ажиллаа болчихж байгаа, ажилласаа гарчиж байгаа юм. Тэгээд дараа нь нөгөө баахан пейпер цаасан гэрээгээ барьсан хүмүүс яг ингээ үлддэг. Тэгээд тэрийгээ өөрөө уншаад ойлгоход хэлний бэрхшээл ингээд таарна хаанаас хинээс асуухаа мэдэхгүй. Тэгээд одоо миний клиентууд дээр хүртэл харахад ингээд Америк нэг 20 настай хүүгээс асуугаад тэгсэн чинь мэдэхгүй наа чинь шал сони юм байна гэж хэлээд тэндээс болоо полисиг нь канселдсан. Тэгээд одоо тэгэл наад захын тэгэнгүүтээ тэр хүн бараг жил хагас шахуу даатгал дотор мөнгө даатгал нь төл мөнгө төлсөн ч юм уу. Нэмэт хэлэхэд тийм ээ яг та ямар даатгал авсан бэ? Даатгалыг чинь нөгөө орсон тийм ээ одоо бенефитүүдээ бас аягүй сайн мэдэх хэрэгтэй. Одоо жишээ нь одоо яг нэг оюука дурдсан шүү дээ. Одоо ингээд та living benefit даатгал авсан байгаад явж ялаа. Гэтэл энэ хүн нөгөө жохон гэмтчлээ би одоо шагаагаа мулталчлаа. Би даатгалаасаа мөнгө авах уу гэх тийм ээ. Тэгэнгүүт хүмүүс миний даатгал ажиллахгүй байна гэх одоо яриас гарах магадлалтай. Гэтэл яг таны тэр даатгал чинь болохоор одоо chronic critical terminal illness буюу таны одоо эрүүл мэнд чинь маш тийм нөгөө тийм ээ хүнд өвчин болсон тохиолдолд та даатгалаасаа авна гэсэн одоо гэрээтэй даатгал байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэрийгээ бас ойлгох хэрэгтэй. Хэрийг ойлгоогүй авцсан байжгаад зарим хүмүүс би ингээд хохирчлоо гэж хэлэх тохиолдол гарах магадлалтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр анханасаа юу болж байгаагаа сайн мэднэ л гэж хэлээ. Эрүүл мэндийн даатгалтай бас хож утгаж магадгүй юм тийм ээ. Яг зөв. Тий, эрүүл мэндийн даатгал ч юм бол ерөөсөө та өвдөж хавдлаа одоо эмнэлэгт байж хоорондоо авж байгаа тэр бүх үйлчлэгийг чинь бол хамарчин тийм ээ эрүүл мэндийн даатгал чинь. За тэгээд мэдээж бас ямар даатгал вэ? Одоо сарын хэдэн төгрөг төлж байгаасаас хамаарна л да мэдээж эрүүл мэндийн даатгал чинь. Тэгэхээр амь даатгалаас авж байгаа тэр мөнгө чи дотороос чөлөөтэй танд одоо ингээд пейчек шиг бол ирнэ. Тэгтээ нөгөө нэг яг нөхцөл нь одоо бүрдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Chronic юм уу critical terminal illness. Тэгээд тэрийг оюукаас хэлсэн шүү дээ. Яг одоо танаа эмч чинь тодорхойлт өгөх хэрэгтэй. Ерөөсөө эмчийн тодорхойлтыг бид нэр компани руу явуулаад тэгээд тэндээс чинь одоо claim process нь одоо одоо ажиллана гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр чи хамгийн гол эмч чинь яг таныг тэгж тодорхойлсон уу үгүй юу гэдэг байгаа гэсэн. За тэгээд тодорхойлсон бол одоо жишээ нь одоо манай офс дээр ажилладаг эмэгтэй гэхэд тийм ээ одоо клиент нь өндөвчний хавдар болоод тэгээд $115,000 одоо авсан жишээний тийм ээ одоо Сан Франциско гэдэг хүн. Тэгэхээр яг одоо тэр бол нөхцөл нь бүрдсэн байна гэсэн үг. За дараагийн хэсэгт магадгүй энэ хүү амь насны даатгалтай холбоотой монголчуудын зүгээс одоо таарийн туршлагаас үзэхэд ямар асуултууд давмгаалж байгаа шиг байна. Ямар асуултыг хүмүүсийг асууж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүс те надад ямар хэдэн төгрөгийн даатгал хэрэгтэй? Би ер нь хэдэн төгрөгийн даатгал авах ёстой? Оюун жаргалаас семестрын гэж асуудаг хүмүүс л байдаг. Тэгэхээр ерөөсөө одоо бид нар тийм ээ одоо мэдээж энэ гэр бүл даатгал юм ээ санал болгож байгаа шалтгаантай байгаа тийм ээ. Тэгэхээр ч одоо магадгүй тийм ээ тэр хүний одоо нөгөө мэдээж энэ хүн гэр бүлтэй юу, гэрэлсэн үү, хүүхэдтэй юу, хэдэн хүүхэдтэй гэл тийм ээ. Тэгэхээр чин тэр нөө даатгалын хэмжээнд нөлөөлдөг юмнууд бол байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр эндээс зүгээр товчхон тань зүгээр мэдээлэл өгөхөд за хэрвээ тийм ээ одоо нөгөө даатгал гэдэг чинь одоо энэ хүнд ямар нэг юм болдог гэвэл тэр нөгөө оюун жаргалын маань хэлсэн шиг бүх тэр өрнүүд тийм ээ дээрэс нь тэр одоо хүүхдийн боловсрал зарцуулах мөнгө төгрөг. За тэгээд одоо өөр юу байдгийг
одоо энэ хүний одоо нэг тийм ээ буйны одоо үйлдэлтэй холбоотой бүх зардлуудыг мэдээж хамрах хэрэгтэй гэл тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө тань жишээ хэлгээ. За энэ хүн $50,000 тийм ээ одоо орлоготой $50,000 орлоготой ажил хийдэг бай гэж бодъё. Тэгэхээр энэ хүн одоо ингээд ямар нэгэн байдлаар насварлаа гэхэд бид нэр ерөнхийдөө бидний одоо нэг гайдлайн гэж юм байгаа шүү дээ тийм ээ харж авдаг одоо ном тийм ээ. Тэгэхээр орлогыг 10-аар үржүүлнэ. Тэгэхээр $50,000 орлоготой бол орлогыг чинь 10-аар үржүүлэхээр 500,000. За тэгээ дээрэс нь та тийм ээ одоо $10,000 кредит картны өртөө байлаа. Тэгээд хоёр хүүхэдтэй байлаа. Тэгэхээр нэг хүүхэдэд ойролцоогоор $250,000 одоо зардал тийм ээ энэ хүүхэд одоо төрөөд 18 хүртэл одоо өсөөд коллежид явган явдлын ерөнхийдөө ойролцоогоор $250,000 зардал бол гардаг гэсэн одоо судалгаа байна Америкт. За тэгээ хоёр хүүхдээ 500,000 тийм ээ. За тэгээд өөр одоо тийм ээ бусад зардал одоо өөр ямар нэг өөр шир байна уу? За машины зээлтэй байна. Дахиад 10,000 ч юм уу тийм ээ. Тэгэхээр за моргежтэй байлаа 100,000. За тэгээд эндээс ингээд тооцоод үзэхээр энэ гэр бүлийн тийм ээ энэ хүний одоо insurable need буюу даатгалын хэмжээ хэд гарах вэ гэхээр 510 дээрээ тийм ээ хоёр хүүхдийн зардал дахиад 500,000, за машины зардал 10,000, за тэгээд одоо $100,000 моргочтой тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг одоо нэмлээ гэхэд би ядаж энэ гэр бүлд одоо ойролцоогоор сая гаруй долларын тийм ээ харин насны даатгал бол санал болгох ёстой. Тэгжээж ямар нэг юм болтоо гэвэл энэ одоо гэр бүл тийм ээ одоо ганхгүйгээр одоо үлдчихэж байгаа одоо спаус нь хүүхдүүдээс одоо тийм ээ сургууль соёлын явуулаад одоо тэр хүний амьдрал яг зүгээр үргэлжлэх юм байна гэж тооцдог гэсэн үг. Тэгэхээр одоо бүх одоо тэр одоо insurable need-ийг нэмээд гэсэн үг. Тэгэхээр хамгийн багадаа би одоо бараг $1 сая даатгал энэ гэр бүлд хэрэгтэй гэж тооцоол гарна гэсэн. За ерөнхийдөө ямар хэмжээний даатгал авах вэ гэж гайхаж байгаа хүмүүс юу саяын томьёол бол их зүгээр боломжтой юм байна тийм ээ. Орлогоо 10-аар үржүүллээ. За тэгээд нэг хүүхдэд 250,000 одоо нэг хүүхдэд $250,000 хэрэгцээтэй тийм ээ 18 хүртэлтэй. За тэгээд кредит картны өрөө, машины өрөө, за 100,000 моргэж гэл тий. Тэгэхээр чинь 500,000, 600,000 тий тэгээд сая гаруй тийм. Тэгэхээр ч одоо яг энэ тооцоололтоо гаргаж агаад сая гаруй долларын одоо даатгалсан болгодог гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт саяны төгөлдрийнхээ асуудлаас үргэлжлээ дараагийн хүмүүсийн хамгийн их асуудаг нь за яг ямар ч гэсэн амьсны даатгал гэж байдаг юм байна, өвдөхөөрөө авдсан байна, үр хүүхдүүдтэй өглөөлт юм байна гэдэг ерөнхий мэдээлэлтэй байдаг. Тэнгүүтээ яг дараа нэг дэлгэрэнгүй та юуг мэдэх ёстой вэ гэхээр за ерөөсөө одоо 5 төрлийн даатгал байна. Тэрэн дотроос хамгийн их typical одоо хүмүүс хэрэгэлдэг 2 төрөл нь байна л гэсэн. Энэ ерөөсөө маш энгийнээр хэлгээд те. Энгийн нь одоо нэг нь юу вэ? Тэгэхээр төрөн буюу хугацаатай. Тэрний яадаг вэ гэхээр та 5 жилийн хугацаатай, 10 жилийн хугацаатай, хамгийн уртдаа 30 жилийн хугацаатай та өөр дээрээ даатгал авч хэрэглээд болж байна. Тэгэхээр тэрний яах вэ гэхээр ерөөсөө хамгийн бага мөнгөөр одоо өөртөө яг машиныг даатгал шиг л ажиллана гэсэн үг. Яг coverage авч яана гэсэн үг. Маш одоо бага мөнгөөр өндөр одоо хэмжээний мөнгөн одоо coverage-ыг даатгалыг авах боломжтой байдгийн. За дараагийнх нь юу вэ гэхээр permanent буюу насан туршийн гэсэн үг. За permanent life insurance нь яадаг вэ гэхээр таны даатгалтай хоримтлал хийгээд явж байгаа мөнгө чинь өөрөө хоримтлал үүсээ дотроо одоо таны даатгалын төлж байгаа премиум тийм ээ тэр нь хоримтлал үүсээд нэг төрлийн одоо даатгалын дансан дотор чинь өгөөд өслөө за мөн тэгээд тэр нь насан туршдаа гэсэн үг. За жишээ нь бодъё л да та 35 настай байлаа гэхэд 30 жилийн хугацаатай даатгал хийлгэлээ гэхэд тийм ээ 65 наснда та даатгалгүй болчихно гэсэн үг тийм ээ. Тэр 65 наснаас хойш өвдүүл яах вэ? Нас баруул яах вэ гэхээр та юучгүй хоцрох гээд байгааз. За тэгэхээр permanent-ийн ялгаа нь гэхээр та насан туршийн байдаг учраас та 80 нас хүрээд өвдсөн ч бай, одоо 85 нас хүрээд нас барсан ч бай, таны даатгалын мөнгөний дүн одоо хоримтлал бүгдээрээ тэр хүртэл ингээд явж идэг гэсэн үг. Тэр хүртэл 120 нас хүртэл одоо active байдаг гэсэн үг. Гэтэ яг permanent одоо даатгалын сул тал нь юу вэ гэхээр төрөм буюу энэ одоо хугацаатай даатгалтай харьцуулах юм бол арай өндөр төлөлттэй байгаа. Тэгээ удаан хугацаанаад оройж та 10, 2, 3, 15 жилдээ хуримтлал үүсгэсэн байх шаардлагатай байдаг гэсэн үг. За ердөө ингийн тийм ээ. За тэгээд тэр дотроо бас хуучин болон шин гэж бас олон төрлөөр ангилагдж байна. Хуучин гэдэг нь юу вэ гэхээр за зүгээр л яг цэвэр амьсны даатгал энийг одоо та нас барсны дараа л таны гэрт өгдөг даатгалыг хуучин төрлийн даатгал гэдэг юмаа. Тэгэхээр одоо бүх юм ингээд дандаа шинжлэгдэж байна. Санхүүгийн бүх сервис үйлчилгээнүүд дандаа ингээд цаг тухай жил болгон шинжлэгдэж байдаг.
Тэгэхээр яадаг вэ гэхээр шинэ гэдэг нь одоо таны даатгал яг таныг одоо өвдсөн тохиолдолд тийм үү танд буцаага төлж чадах уу гэдэг одоо living benefit-үүдтэй байна уу гэдгийг л та маш сайн одоо үзээд мэдээлэл аваад одоо цаашдаа тий яг алийг бас та хэрвээ даатгалтай байгаа тохиолдолд яг ялгааг нь бас олоод хараарай гэж бас дүгнээд хэлмээр байна. Тэг өнөөдрийн яг сүмэгээ өгсөн мэдээлэл дээр бас төгөлдрийнхээ асуултан дээр яг миний дүгнээд хэлэх нь бол энэ байна да. За өнөөдрийн сэдв маш сонирхолтой сэдвүүд байлаа. Та хоёртаа маш их баярлалаа. Дээрээс нь энэхүү сэдвүүтэй холбоотой ямар нэгэн асуулт байгаа бол утсаар болон имэйлээр холбогдсон тодорхойлох мэдээ авах юм боломжтой байна. Акаал хандуулсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя.